Дараагийн мэдээ. За хэн нэгэнтэй харилцсан зурвас хувийн чатыг ямар нэгэн байдлаар цахим орчинд шууд дэлгэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Мэдээлэл зурвасыг нийтэлж байгаа хүн санаатай үйлдээгүй байж болох ч нөгөө талаас хувь хүний нууцад халтсан үйлдэлд тооцогддог байна. За учир нь захидал харилцааг хүний хамгийн эмзэг мэдээлэлд хамааруулан хуулиар хамгаалсан байдаг. Энэ талаарх мэдээлэл үзүүлье. Эргэн Бэгийн найз 1 жилийн өмнө түүнтэй маргалдаж улмаар цахим орчинд хувийн чатыг дэлгэжээ. Уг явдлын улмаас тэрбээр сэтгэл санаагаар унаж хаана хандхаа мэдэхгүй байсан тухайга бидэнд учирлалаа. Маргалцсныхаа дараа маргааш нь фэйсбүүкээр үзсэн чинь миний тухайнтай харилцажсэн хувийн чат нэг групп төр задарсан байсан. Тэгээд тухайд яг хаана хандхаа мэдэхгүй байсан. Галбагдчихсан л та. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж 2022 оны 5 дугаар сараас мөрдөж эхэлжээ. Тус хуулийн хэрэгжилтэд хүний эрхийн үндэсний комисс болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавих үүрэгтэй. Манай иргэдийн дунд бол мессеж мэйл хаяг өөр бусад цаасан гэдүүртэй захидлууд гэдэг юм аливаа төрлийн захидал харилцааг бол дэлгэх нь түгээмэл ажиглагдаад байгаа. Ялангуяа энэ захим орчинд. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл та энэ бусдтай харилцаж байгаа энэ захидал харилцаагаа олон нийтэд дэлгэж гинэ гэдэг маань өөрөө хүний хувийн мэдээлэлд халдж байгаа энэ хүний эрхийн зөрчлөө гэж ойлгох хэрэгтэй. За өнгөрсөн хугацаанд хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчигдсөн гэдэг гомдол жил дунджаар нэг 40 гаруй гомдол мэдээлэл ирж байгаа. Тэгэхээр эрүүгийн хуулийн 13-11 дэх зүйлд хүний хувийн нууцыг задруулах гэсэн зүйл байна л да. Тэгэхээр яг хүн хүний хувийн нууцыг хууль бусаар олж авсан гэдгээд тэр нууцыг ашиглаад ингээд задруулсан бол эрүүг байлцааснаар бол торгох зочих хийх хязгаарлах за мөн хорихлаар шийдэгдэг ийм зохицуулт бол байна. За мөн хүний хувийн нууцыг задруулахдаа энэ гэмтрийг хөндрүүлэх бүрэлдэхүүн буюу захим харилцаа мэдээллийн технологи ашиглаад ингэж үйлдсэн бол бас хөндрүүлэх гэж бол үздэг. За мөн тухайн гэмтрийг хүн хуулийн этгээд үйлдсэн бол бас эрүүг үйлцааснаар хариуцлага оногдуулдаг. Ийм зүйл заалтал байна. Найз нөхдийн хооронд хөгжилтэй агуулгатай байсан хэсэг эсвэл ноцтой асуудал хөндөгдсөн хэсгээс үл хамааран захидал харилцааг задруулах нь хуулиар хориотой. Олон нийтийн сүлжээнд найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ солилцсон зурвасыг нийтлэх нь хүний эмзэг мэдээллийг задруулсан тооцогдно. Хэрв та бусдын хувийн мэдээллийг задруулбал эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн хүрээнд хариуцлага хүлээнэ.